Энергийн тэлэлт хийх бясалгал. Амьсгалаа гүнзгий 3 удаа зөөлөн авъя. Биеийн ухамсараа биеэсээ салгая. Таны ухамсар тархины хойд хэсгээс чинь бяцхан бөмбөлөг болгон гарч ирээд хоёр нүдний хурхай хамар нар маань дээд хэсэгт төвлөрлөө. Таны биеийн хүр дээр урсах энергийн гол судлын төвд зогсож байна. Гол судлаараа доошоо нэг харж үзье. Дээшээ нэг харж үзье. Дээшээ харсан чинь гол судал маань зулаараа гараад дээрээс бурханлын цаглашгүй их энергийн урсгал яг таны биен дээрээс урсаж байгааг харах болно. Амьсгалаа гүнзгий аваад гаргахдаа энергийн гол судлаараа доошо зугуухан мөрөөдье. Ам, улаан хоолой, төвөнх дээр хүний хоолой хурдны төвөөр дайрж гарч байна. Хоолой хурдны төв нь шар өнгөтэй, эрч хүчтэй, цэнэгээр дүүрэн энергийн төв байдгийм байна. Энд таны хэлсэн үг бүрийг хувиргах шийдтэй билээ. Дахиад доошо зугуухан ороод мөгөөрсөн хоолой, игэмнээсээ зүүн тишээгээ хазаагаад зүрхний титэм судасны төвөөр оръё. Зүрхэн дээрээ газарлаа. Зүрхэн дээр хамб хэлэн улаан өнгийн цэцгэн дэлбээ байна. Тэрхүү цэцгэн дэлбэн дээр нэг цагаан галтай эмэгтэй сүнс хошоогоо хараад сууж байна. Энэ бол таны сүнсний их дагин юм аа. Та өөрийнхөө дотоод сүнстэй энд уулзаж байна. Мөрөн дээр нь хөнгөн товший. Сайн байна уу? Сэрээрээ. Сүнсний их дагин сэрж байна. Таны өөдөөс хараад өөдөөсөө харан завлан суулаа. Маш гоё үзэсгэлэнтэй цагаан гэрэл татуулсан сүнсэн дагин байна. Алга алгаараа хоёр гарт нь хоёр талаасаа гараа нийлүүллээ. Сүнсний их дагин учраас нэвтрэх боломжтой байна. Яаж алган дээр нь хурж байгааг алган дээрээ мэдрээрэй. Одоо сүнсний их дагинтайгаа нэгдэе. Сүнсний их дагныхаа зүүн талаас нь ороод биеинд нь ороод суугаарай. Ийхүү таны ухамсар сүнс хоёр нэгдлээ. Одоо дээшээгээ аялалд гарцгаая. Зүрхний титэм судсаараа ороод хоолой хөр дээр дамжаад дээшээгээ мэлмийн хөр дээр дамжлаа. Гол судлаараа дээшээ харлаа. Цагаан гэрэл татуулсан байна. Зулаараагаараа гараа зулаараа дээрээ гიშгэлээ. Өөрийнхөө толгой дээр гიშгээд өөрийгөө дээрээс нь харж байна. Оршин байгаа өрөөгөө дотроос нь харж байна. За сайн байна. Одоо тийш өндийж харъя. Яг таны дээрээс цаглашгүй цагаан гэрлийн энергийн хонгил бууж ирж байна. За энергийн хонглоор дамжуулан дээшээ аялал гарцгаая. Багшигаа дагаарай. Зулаараа дээрээ нэг хүчтэй тэрэлт аваад дээшээ хөөрье. Пүн. Өрөөгөө гарлаа. Барилгаасаа гарлаа. Дээшээ үүлэн дээр гарлаа. Нар харагдаж байна.
Дахиад тэрэлт авъя. Агаар мандал руу орж ирлээ. Агаар мандлын хөх цэнхэр агаар мандал. Дахиад тэрэлт аваад дэше гаръя. Дэлхийн маань зүүн хөлийн эрхээ өрөөний доор жижигхэн болоод бид нар дэшегээ хөөрж байна. Эрт үеийн бүх сүнсний аялагчдын бурхан руу очих замлын энергийн цагаан цэнхэр өнгийн гялалтсан хонгил байна. Тэр хонгил руу багшаагаа дагаад урсгалт нь хамтдаа орцгоё. Асар хурдан урсгалаар явж байна. Бодлын хурдаар дэлхийгээс холдож байна. Нарны аймгийн хөрш гаргуудынхаа хажуугаар гарлаа. Нарны аймгаас холдож байна. Галактик сүүн замын галактикаас холдож байна. Хязгааргүй хөвсөн хоосон орон зайн хав харанхуй ертөнцид орж ирлээ. Тэндээс гялалзан харагдах ертөнцийн төв оршихуйн их үндэс харагдаж байна. Тийшээгээ багшаагаа дагаад яваарай. Хүчтэй тэрэлт аваад явъя. Сайн байна. Явсаар оршихуйн төвийн маш том хуйлрааны гадна талын хэсэгт ирлээ. Энэ хуйлраад байгаа зүйлийг нь ойртод харсан чинь маш олон тооны жижиг гаригууд байдаг юм байна. За хуйлраан руу ойртох тусам тоосон цар мэд харагдаж байсан гаригууд нь асар том гаригууд болон хувирж хажуугаар нь мурилзан сүлжин гарлаа. Дотоод хэсэг рүү нэвтэрч орлоо. Дотоод хэсэгт нь цаглашгүй их гэлбсэн цаав цагаан гэрэл гэлбсэн төв байгааг олж харъя. За төв рүү хамтдаа нисцгээе. За төв рүү ойртох тусам тэнцэн яг алтан ширхгээр алтан илсээр хийсэн мэт сүмбэр уулагааг харж байна. Сүмбэр уул руу дөхөн ойртож алтан элснээс ширхгийг хармагц тэр бол бас дахин гаригуд байна. Амьсгалаа аваад гарахтаа тэлэлтэй аваад том биетэй болж хувирцгаая. Тамрээ. Одоо сүмбэр уулын арай дээр яг наран мандаж байгаа мэт цаглашгүй асаж буй тэр гэрэл рүү төгцгөөе. Уул руу дэшээ хөвөн гаръя. Сайн байна. Уулын арай дээр гартал тэнд бурхан байна. Бурхан руу ойртон очмогц. Маш том биетэй цаглашгүй цагаан гэрэл биеэр нь дүүрэн ассан. Хэтэрхий их гэрэлтэй улмаас бурханы царай хүртэл харагдахгүй байна. Харин доошогоо түүний гар, завлан суугаа хөөл, хувцсны дүр зураг, арьс нь хүртэл харагдаж байна. Урд нь ирээд дахиад бурханы өдөөс харан завлан суугаарай. Бурханд хоёр өдөөсөө харан сууж байна. Амьсгалаа аваад гаргах тоолондоо бурхантай ижил хэмжээний том биетэй болоорой. Тамрээ. Дүн яг тулсан юм шиг мэдрэмж аваад зогслоо. Бурхан руу харахад нүдний харцан ижил хэмжээнд ирсэн байна. Та өөрийгөө бурхантай адил болгож дотроосоо хязгааргүй их гэрлээр гадагшлуулаарай, зацраарай. Зацрээ. Таны арьс хүртэл өөртөж харагдахааргүй болж байна. Бурханы гэрэлхээр сайхан гэрэлтэж байгааг харъя. Өөрийн гэрлийг бурханы гэрэлтэй адил болгох гэж хичээе. Сайн байна. Одоо бурхантай тонгоогоод тухайн нийлүүлье.
Бурхан танд гэрэл цаглашгүй цагаан гэрлээ хувилган өгч байна. Духнаасаа эхлээд цайрж байна. Цаав цагаан. Хамар, ам, эгэм, нуруу, цээж, хөвлий, арцаг, гой, өвдөг, хүлийн эрхийн орооны үзүүр. Та яг бурхантай адилхан цаглашгүй цагаан гэрэлтэй боллоо. Та өөрөө бурхан боллоо. Бурханд талархснаа илэрхийлье. Одоо энэ их энергийн цаглашгүй цагаан гэрэлтэйгээ хамт их дэлхий рүүгээ буцъя. Сүмбэр уулнаас нэг тэрэлт авахад таныг замчилж ирсэн энергийн хонгол руу буцаад орлоо. Бүл асар хурдтай бодлын хурдаар их гариг руугаа нисэе. Явж байна. Хоосон орон зайг өнгөрлөө. Сүүн зам галактик руу орж ирлээ. Баруун доод болон дах нарны аймаг руугаа ордож байна. Нар маань холоос жижиг хийн тоосон зэр шиг. Ойртох тусам улаан гэлт оногдох залуухан од байна. Нарны аймаг руугаа төхөж байна. Нар их томорж байна. Хөрш гаргуудынхан хажуугаар тойрлоод зэнхэрлэн харагдах дэх дэлхийн минь тодрон томорсоор агаар мандал руугаа нисэн орлоо. Их газар Монгол улс Улаанбаатар үүлэн дундаас нэвтрэн өөрийн барилга дээрээсээ орлоо. Зулаа оройгоо дээрээс нь харж байна. Зулаа орой дээрээ гიშгэлээ. Өөрийн энергийн гол судлаараа хитрхийх энергитэй болсон учраас багтан ядан орж байна. За сайн байна, ороод суугаарай. Биеинд орцуулаа. Асар их энергийн цаглашгүй цагаан гэрэл одоо таны арснаас хүртэл багтаж ядан гэрэлтэж байгааг мэдрээ. Энергийн гол судлаа мэдрээрэй. Амьсгалаа гаргах тоолондоо энергийн гол судлаа дотроосоо тэлье. Энергийн гол судал таны физик биеийн хэмжээтэй болж байна. Амьсгалаад гаргалаа. Физик биеэс 50 см хэрэттэйгээр өргөн болж байна. Торох шиг. Таны физик биеэс 1 метрийн зайтай өргөн боллоо. Түлхий. Дотроос нь амьсгалтайгаа хамт түлхээд өг. Энэ их багтаж ядсан энергийг гадагшин цацруулъя. 2 метр. 4. 5. 7 метр. 5. Пум. 10 метр. Физик биенээс 10 метрийн радиуст таны энергийн гол судал цацарч байна. Амьсгалаа аваад гаргахдаа атомын бөмбөгцөд тесэрч байгаа юм шиг дотроосоо гадар тишээ тесрээ. Гал дүрлцэж байгааг сонсъё. Таны энерги төрчихтэй гал цаглашгүй цагаан энергийн бурханлын галаар дүрлцэж байна. Та бурхантай уулзаж бурхны хязгааргүй их энергийн урсгалыг өөрийн зулаа оройгоор дамжуулан хүлээн авагч энергийн хүлээн авагч станц болж хувирлаа.
Одоо ингээд та маш хүчтэй галан эмэгтэй болж хувирлаа. Сүнсний хажуудаа ухамсараас салгаад буцаагаад зүрх рүү нийлгээе. Зүрхэндээ ороод завлан суулаа. Ухамсараа дэвшлүүлээд байх ёстой газарт нь баруулъя. Хамсаагаа гүндгий аваад физик биеэ мэдрээ. Өдөө зөөл нэгээд өрөөний орчны гэрлийг мэдрээ. Таны энергийн гал хэр их дүрлзэн шатаж байгааг сонсъё. Гайхалтай. Та цаглашгүй хязгааргүй энергийн хүн боллоо. Та ингээд бурхан боллоо. Таны шийдвэрийн дагуу бүх зүйл болох болно. Таны хүрсэн бүх зүйл хязгааргүй энергийн давтамжинд орж төгс төгөлтөр бүтэх болно. Та бурхан боллоо.